Яг манайхан өдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг унтлагын өрөө нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Манай нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаа солиод дараа нь нөхөж сонсохыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад түгөөдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ дараа нь танд сонсож амжаагүй, чадаагүй дугаар гарч ирэх юм бол манай унтлагын өрөө Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгууллагаар өөр хэрэгцээ, нэг шийдэл Biomed Thread хамтран ажиллаж байна. Маш их баярлалаа. За анх удаага унтлагын өрөө нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогчтой хандаад хэлэхэд манай нэвтрүүлгийн ураа бол хинтж битгий хэлээрээ урайтай унтлагын өрөө гэдэг нэвтрүүлэг байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг. 21-с дээш бүх насныханд томчуудтай зориулсан юм нэвтрүүлэг 22 цагаас 23 цагийн хооронд даваагаас баасан гарагийн хооронд танд хүрдэг байгаа. Тэгэхээр хэрв та ямар нэгэн магадгүй асуудалтай, хөгжилтэй насанд хүрэгчдийн талаасаа асуудалтай, дээрэс нь өөр тохиолдож исэн хүндхэн, хөгжилтэй гэдэг бүхэл ийм түүхүүдийг биднэрт явуулахыг хүсэх юм бол Ариун бэлэг @MJL радио гэсэн хаягаар хаялаад явуулахад боломжтой байгаа шүү. За ингээд яг Улаанбаатар хотод 22 цаг 13 минут болсон байна. Тэгэд манай мигмар гарагийн дугаар маань сонсогчдоос ирсэн сонирхолтой түүхүүдээр хүрдэг байгаа. Тэгэхээр бас нэгэн мэдээд болгоё. Манай унтлагын өрөө насанд хүрэгчдэд зориулсан Facebook групп нэгдсэн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэн тэр группт өөр тохиолдсон сонирхолтой, хөгжилтэй, асуудалтай түүхүүдээ нэрээ нууцлан постлох болон бусдын постн дээрээс нэрээ нууцлан комент үлдээх боломжтой болчихж байгаа юм. За ингээд сонсогчдоос ирсэн түүхүүдээр эхэлдэг. Тэгэхээр хөтлөгч нь түүхүүдээ уншаад өөрийнхөө бодлыг хуваалцаад явчихна. Тэгээд нийтдээ өнөөдөр манай нэвтрүүлэгт 5 ширхэг түүх ирсэн байна. Тэгээд 5 түүхийг хүргэчээд дараа нь шууд эфирийн дугаар болох 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр нэг цөөхөн ганц хоёрхон сонсогч аваад ярилцчихна. Тэгэхээр мэдээж холбогдож орж ирсэн сонсогчд маань бас биеэ барихгүйгээр ярих боломжийг өгдөг. Яагаад вэ гэвэл учир нь бид хэд та хэдийн дугаарыг ерөөсөө зарлдаггүй, хин хаанаас холбогдож байгааг хэлдэггүй. Дээрэс нь хоолойг нь өөрчлөө сонсгочдаг учраас таныг хинч таних боломжгүй байгаа шүү. Тэгэхээр мэдээж санаа зовхгүйгээр ичиж санаа зовхгүй ичиж эмээхгүйгээр бид нартэй ярилцаарай. Мэдээж бас өргөн нэвтрүүлгийн дугаараар та сонсогдох учраас бас боломжоор чадлаараа боловсон зөв хэрэглээ үгний хэрэглээгээ сонгоод ярилцахыг хичээгээрэй гэж уриалъя. За ингээд шууд захиа руугаа орё. Сайн байна уу? Нэг уулздаг залуу маань гинтэл залгаад хаана байгаа юм уулзах уу манад хүрээд ирээч гэж байна. Би ч гэрийнх нь ойрхон явж исэн болохоор тгий гэдэл гэрлүү нь орох гээд явж байлаа. Гэнэт өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр хин л харав гэж тухтайн дээр гэж эмээ бантаа шүмсэд гарснаа санав. Ороод угаасаа юу болох нь ойлгомжтой болохоор арай ичмээр санагдаад гэрийнх нь хажууд жижиг худалдааны төвөөс худалдагчаас нь асууж агаад л хамгийн секси гэсэн дотор хувцсыг наваад орлоо. Гэрт ороод яах вэ? Гяс ариун цэврийн өрөө ороодохыг гэд нөгөөхөө солиод өмсчихлөө. Тэгээд бүх зүйл ойлгомжтой. Сайхан дотн харилцаанд орхон тэр. Нөгөө залуу маань яасан гой дотор хувцс вэ? Энтэр гэдэл гаалгаал. Сайхан дотн харилцааныхаа дараа хувцаслаад хоол унд эргүүлээ сууж исэн нөгөө залуугүй их чинь нэрж байна. Оо бурхан минь гэж. Их чинь хэн байсан гэж. Манай нөгөө баахан алцганж байж авсан дотор хувцсны худалдагч гэж байдаг юм да. Би шууд л бантаа доошо харчихсан. Нөгөө залуу маань бодох санах юмгүй намайг манай найз гэдэл танилцуулчихсан. Их чинч найз уу яг гэл энийгээд асуугаад байсан. Би ч тэр бандсан чигээрээ за би явлаа гэд гараа явчихсан.
Ямар амар бандсан гэж гинэ. За энэ бол мэдээж угаасаа бандхан тодорхой. За дараагийн түүх. Амралтын өдөр байсан баг. Манай ой гарантай хүү унтангууд л нөхөр бит хоёр гяс амжуулчихъя гэдэл дотн харилцаа эхэллээ. Хүү маань яг хажууд унтаж байсан болохоор би ч аль болох чимээгүй байхыг хичээж байсан. Нүдэн анаад л яаж шухан дуу гаргахгүй бай даа гэж хичээж байсан. Нөхөр гинэд хөдөлгөө болоод хөөй гэж нүдэн нэгэд харсан манай хүү сэрчгсэн аавынхаа нуруунд гараа суучихж. Тэгснэ чүү гэдэл морь унаж тоглохыг хүсэх үед нөхөр маань морьшиг хөдөлж эхэллээ. Хүү маань ч их баяртай надад ч сайхан байсан да. Жаахан сонин санагддагч тэр морь ундаг тоглоомын ачаар бид гуруулаа жаргалтай байсан. За эхний түүх болохоор угаасаа яг ингээд худалдагч ихчээс одоо ингээд дотор хувцас секси дотор хувцаа ингээд алцхан ингээд инээ чанаагаал авцсан байна штэ. Тэгээд тэрийг өмсөд найз залуудгаа ингээд харилцаанд орсныхаа дараа яг их чин гэрт нь ороод ирсэн чинь нөгөө тэр хувцас авсан охин нь ингээд урдаас нь хараа сууж ахаар бол их чин угаасаа л найз юм уу да та яг найз ч юм уу нөө гэж энийх нь тодорхой. Тэн цоож исэн эмхтэй маань угаасаа бандхан тодорхой. Энэ яах аргагүй инээдтэй байла. Хоёр дахь нь ч гэсэн бас хөөрхөн л түүх байна. Гэхдээ яг нөгөө хүүхэд багчууд байгаа үед яг хосууд маань дотн харилцаанд орно гэдэг чинь угаасаа асуудал болчтой шүү дээ тий. Тэгэхээр ер нь энэ тал дээрээ бас эцэг эхчүүд маань жоохон болгоомжтой байгаасаа гэж би хүсдэг юм. За яг захиа бичсэн хүний хувьд одоо сонсогчийн хувьд болохоор одоо хүүхэд нь ой гарантай байсан гэхээр хүүхэд чинь магадгүй ой гарантайда юмыг санана гэдэг угаасаа худлаа. Тэгэхээр энэ тал дээр айх айдсгүй байгаад бараг л ингээд хүүхэд нь аавынхаа нуруунд тэр мордож яхад нь л ингээд хамтдаа дотн харилцаанд орцсон юм шиг байна. Тэгэхээр одоо тэгээд тэрнээс хойш ингээл байнгын яг тийм байдлаар ингээд дотн харилцаанд ороогүй л ахaltaа. Гэтэ нэг л тохиолдод өнгөрсөн юм чинь хүүхэд нь угаасаа нэлээд жоохон балчир нялх байсан болохоор гайг баха. Гэтэ хүүхэд томроод ирэхээр те нэг 3-аас дээш ч юм уу те настаа болоод ирэхээр энэ бол эцэг эхийн толгойн өвчин болно шүү. Ялангуяа одоо дотн харилцаанд орж байгаад хүүхэд гинт хаалгаар ордох ч юм уу те иймэрхүү хүүхдийн хажуудаас дотн харилцаанд орно гэдэг чинь бас жоохон асуудал болоод эхэлчихдэг гэж би бодож шүү. Тэгэхээр бас л бодвоштай л түүх юм шиг санагдлаа. За дараагийн түүх рүү орё. Би анх хадмында Монгол гэрт цуг амьдардаг байсан. Хадам аав ээж хоёр орон дээр би их нартыг газар унтдаг байлаа. Шүн хадам аав ээж хоёр унтчихаар нь бид тэсэлгүй дотн харилцаанд орж эхэллээ. Эхнэр ээж хоёр сэрчгэн штэ яах гээд байгаа гэж байсан нэг л цаанаасаа дур хүргээд байсан. Хадам аав хүчтэй хөрхөрж эхлэхэд нь бид хоёр зориг ороод л дотн харилцаандаа улам хүчтэй орж эхлэв. Хадам аавын хөрхөрх нь улам чангарах тусам бид ч улам эрчтэй болсоор. Удалгүй бидний дотн харилцаа дуусахад хадам аав шууд л хөрхөрхөө болж тамхилахаар гарсан. Харин хадам ээж маань аавын цаа талд нь юу ч болоогүй юм шиг уцаа үзэл хөвтчихсэн гинэ. Йоо, энэ ямар амар юм бэ? За, та хэд ойлгоцсон те гэхгүй. Хадам аав ээжиндээ дотн харилцаанд орж исэн чинь нөгөө ээж нь унтааг байсан шүү дээ. Аавынхан цаагаар унтчихсэн. Тэгээ аав нь тусаа явсан чинь зүгээр цаана уцаа ухаа суужсэн. Хөвтчихсэн гэж. Энэ ямар амар ичмээр юм бэ? Өглөө тэгээ царайдсан яаж харсан юм болоо? Яа, яг энэтэй төстэй түүх болж исэн гэж бас нэг хүнээс сонсч л байсан л да. Одоо найзалдаг байсан л эмэгтэй байсан. Тэгсэн чи яг гэрт нь ингээ дүүн ингээ гадаадаас хүрээд ирчихсэн. Тэгээ гадаадаас ирэхдээ яг хөө тэндээ үерхжсэн залуугаа дагуулад ирчихсэн. Тэгээд нөө өөрөө ингээ аав ээжтэйгээ одоо ингээ бэжсэн чи дүүн яа харахгүй ингээл яг тэр одоо эднэр чи нөгөө нэг юм юу гэмд хашаа байшинд амьдэрдэг. Түнхтэй ингээ дундаараа заагтаа магтаа нэг тийм өрөө байдгүй штэ. Тэгсэн чи яг ингээл шүүн ингээл дүүн нөгөө залуутайгаа янз бүрийн байдал одоо ингээл харьцаанд ороод те дотн харилцаанд ороод ижсэн чи их чинь өрөөсөө унтч чадаагүй гэд. Тэгээд өглөө дүүдээ хэлсэн юм л да чи одоо болоо юм хайшин. Өөх гээд байгаа юм шиг тэгэл харилцаанд орж явах юм тэр мэрийг дараа зохицуулж болтгоо ээж аа байхад гэлтгсэн чинь юу мэддгийг наадуул чинь тэгэл унтчихсэн штэ гэдгсэн чинь ээж нь яг тэр өдрөө нэг дүүд нь хэлсэн гэсэн.
Жохон зохисгүй юмдаа аав ээжийнхээ хажууд янз бүр болоод гэдэг. Тэгэхээр иймэрхүү зүйлсийг ер нь хадминдаа байтугай зүгээр аав ээжтэй очиж хийхэ болчихс чи манайх. 365 хоногийн хоног монцсон биш үү те аав ээжийн хажууд одоо гэрт хүн байгаа нөхцөлд ч юм уу жоохон төсчмээр байгаа юм шүү. Тэгэхгүй болохоор яг нэг иймэрхүү тохиолдлууд гарна ийм байдалд орж исэн олон сонсогч бас байгаа ах тийм ээ. Тэг аль эсвэл нэг гэрт нөгөө нэг юу гэх юм бэ хот хөдөөнөөс хөдөө гадаанаас ирчихсэн. Тэгээд ганц 2 хоноо явчихдгүй ингээд олон хоногор бас байгаад идэг нэг тийм хүндрэл гаргаад идэг хадмууд аль эсвэл хамаатангууд идэг шүү дээ. Яг уу энэ үед бол ойлгож болно. Гэхдээ магадгүй ганц 2 нэг шөнийн те одоо нэг айлчлалын үеэр нь эсвэл айлд очичоод бас ийм байдлыг үүсгээ дотн харилцаанд ордгоо болчмоор байгаа юм гэж би хувьдаа бодож байна. Энэ талаар та нар юу гэж бодож байна? Тэгэд энэ талаараас ингээд хуваалцаарай, лайв үзчихвэл лайв дээр бичээд аль эсвэл одоо 77 77 38 83 77 77 88 30 дугаараар холбогдож орж ирээд төстөө эсвэл өөр тохиолдчихсэн сонин сайхан содон те хөгжилтэй түүхүүдээ дотн харилцаагаа түүхүүдийг бас хуваалцах боломжтой шүү гэж хэлье. За яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 22 минут болсон байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч байгууллагаар өөр хэрэгцээ нэг шийдэл Biomed Trade хамтран ажиллаж байна. За бид нар ингэдэгтэй ялангуяа ингээд одоо дааврын тэнцвэр ингээд алдагдаад ирэхээр одоо ингээд хүний бие махбодод ч юм уу те хүний биед ингээд маш олон зүйлээр ингээд мэдрэгдээд эхэлдэг тийм ээ. За ялангуяа миний хувьд болохоор ингээд дааврын тэнцвэр алдагдчихийна гэж ярьж байгаа нь яаж мэдэгдэг вэ гэхээр миний нойрны чанар айгүй муудчихдаг юм. Шин оройд ингээ унтаж чадхаа байгаад айгүй стресстэй. Тэгээ сэтгэл санааны хувьд зүгээр л дэшээ доошоо хэлбэлзэлтэй. Зүгээр л нэг хаврын үйлрэлд явж байгаа юм шиг те. Нэг хавршаа атж байгаа юм шиг нэг тийм уйл маарч юм шиг дуулмаа арч юм шиг гэдэг чинь сэтгэл санаа тогтворгүй болоод дээрэс нь бас ингээд нүрээр юм гараад эхэлдэг байхгүй юу? Одоо ингээд ирүүн мэрүүгээр ингээл янз янзын юм гараал ирэнгүүт чинь зарим нэг юм дааврын асуудлаа ойлгохгүй байгаа хүмүүс чинь ирүүгээр илүүдл ирүүгээр гардаг мардаг гэж яриад байдаг. Яг өгтөл эн чинь даавартай айгүй холбоотой байдаг. За бие организмын хэвийн үйл ажиллагаанд ингээд даавар мэдээж чухал үүрэгтэйгийн хувьд үүрэгтэй. Харин стресс амьдралын хэв маяг одоо насжилт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр дааврын тэнцвэр ингээд өөрчлөгдөхөд хүний бие махбод янз бүрийн ингээд дохио өгч эхэлдэг гинэ. За эрэгтэйчүүдэд одоо тестостерон гэж одоо даавар гэдэг тийм үү. Түүнийх нь төвшин нь ингээд буурах үед болохоор юу одоо болдог вэ? Юу анзаарагдаж эхэлдэг вэ гэхээр одоо хөвлийн таргалалттай болдог одоо хөвлийгээрээ масс жин нэмэд эхэлждэг. За мөн тэгээд булчингийн масс нь бас айгүй их буурдаг. Яг ингээд даавар нь тэнцвэрийнх нь одоо тэр доголдол гарчсан үед хичнээн жимд яваад ч юм уу хичнээн тийм уургалаг хүнс хэрэглээд өөрийнхөө булчин цаанаасаа ингээд алдаад авах нь штэ масаа. За тэгэд ажил хийх идэвхэн сулардаг, анхаарал төвлөрөл нь мууддаг. Мөн бас айгүй их ядарч эхэлдэг гэж байгаа. За тэгэд энэ дундаасаа хамгийн бас айхтар хүчтэйгээр мэдрэгддэг зүйл нь юу вэ гэхээр хэрв таны одоо бэлгийн дур хүсэл болон одоо юу гэдгийг бэлгийн чадах нь буураад эхэлжээвэл даавар чинь одоо ингээд алдагдчихна гэсэн үг шүү. За бэлгийн дурсалгүй болоод ялангуяа ингээд дотн харилцаанд ороход нэг бэлгийн чадах чинь буураад эхэлжвэл энэ бол даавартай яхааргүй холбоотой. За эмэгтэйчүүдэд яаж мэдрэгдэг вэ гэхээр эмэгтэйчүүдийн дааврыг болохоор эстроген гэж нэрлэдэг. За эмэгтэйчүүдэд эстрогены өөрчлөлтийн үед одоо юу анзаарэгддэг вэ гэхээр арьс маш ихээр хуурайшдаг. За арьс хуурайших, үс унах, сарын тэмдгийн мөчлөг нь ингээд алдагдаад эхэлдэг. Нөгөө сарын найз чинь сардаа биш нэг улиралдаа ч юм уу те. Аль эсвэл нэг сардаа магадгүй 2 удаа ингээд яг ирдэг цагтаа тогтмол биш болоод эхэлждэг. Миний ярьсанчлан нойрны чанараас мууддаг, сэтгэл санааны хэлбэлзэл одоо нэмэгдэн, сэтгэл санаа зүгээр дээшээ сийгээ тоглож байгаа юм шиг л байна. Ажил дээрээ бол ямарваа нэгэн зүйлд анхаарал төвлөрөл одоо ингээд буураад эхэлждэг. Бас хамгийн ингээд бидний сайн мэдэж авах ёстой зүйл юу вэ гэхээр үтрээ хаваар одоо үтрээний хавь орчмын хуурайшилт айгүйх явагддаг. Ер нь бол хүний одоо
эрүүл эмэгтэй өтрээ бол нэг жоохон чиглэг байх ёстой шүү дээ. Тэгэхэд өтрээ хураашаад байвал дааврын өөрчлөл байх нь мөн бэлгийн дур хүсэл буурч байвал. За хамтрагч чинь ингээл юу гэдгийг татаж ангаагаал хоёлоо дотны харилцаанд орё гэж байгаа чинь нэг цаанаасаа царгалаал ядраал эсвэл тэрийг ингээл ядаргаатай юм бай болжилтаа амармаар байна гэдэг ихнэрүүд ч юм уу найз охтод байдаг да. Эсвэл та тэр өөрөө болвол энэ бол таны магадгүй эстрогены чинь даавар нь хэлбэлцсэн алдагдсан байна гэж болох юм байна. Тэгэхээр эдгээр хэрэгцээнд зориулсан Biometrade хувьцаат компани нь Италийн Lowly Pharma International компани Tecadriol 600 бүтээгдэхүүнийг аль биесний хэрэгтэйгээр санал болгож байгаа юм байна. Тэгэхээр Tecadriol 600 D-heroinositol альфа лактулбумин агуулсан бөгөөд дааврын тэнцвэрийг дэмжихэд туслах эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэж байгаа. За бидэд нь лайваар ингээд нэвтрүүлгээ хүргэхгүй байгаа ч гэсэн би гартаа барьчихсан сууж байгаа байхгүй юу. Энэ болохоор юм капсул маягаар гэдэг юм байна. Тэгээд заавар дээр болохоор өдөрт хоолны завсраараа 1-2 ийм капсулыг уунаа гэсэн байна. Хоолны завсар. Тэг хэтрүүлэн мэдээж хэрглэж болохгүй. Энэ талаараа болохоор эмзүүч болон энэ төр хүмүүсээсээ ингээд мэрэгжлийн зөвлөгөө авч хэрэгэлдэг гэж байгаа. Тэгэхээр танд эрэгтэй хүмүүст ч вэ, эмэгтэй хүмүүс өөрт чинь ч вэ те янз бүрийн миний хэлсэн энэ бүх өөрчлөлтүүд мэдрэгдээд эхэлсэн болвол даавар тэнцвэржүүлэх энэ нэмэлт бүтээгдэхүүнийг аваад хэрэглээд үзээрэй. Өөрчлөлтийг бол баталгааны мэдрэх болно. За хаанаас авч болох вэ гэхээр Аз Фарм Монд сүлжээ эмийн сангуудаар зарагдаж байгаа. Мөн UB Tower дахь Од Medical эмийн санд зарагдаж байгаа юм шүү. Хэрвээ сонсогчтой миний хэлснээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 75 2009 мөн 9888 10 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваад захиалга хийж болох юм байна шүү. Тэгэхээр хамтран ажилласан өөр хэрэгцээ нэг шийдэл Biometrade маш их баярлалаа. За дараагийнхаа түүх рүү орё. Тэгэхээр дараагийн түүх маань болохоор шууд уншъя. Манай найз охин нэг цагаан мууртай байсан. Бид ч хаяа хин нэгнийхээ гэрийг эзгүүчлээд сайхан дотн харилцаанд ордгоо. Нэг удаа ээлжид ёсоор тэднийд очлоо. Биднийг дотн харилцаанд орох үед муур нь биднийг хараад л байдаг нь жаахан тухгүй. Тэр өдөр найз охиндоо яг сайхан дотн харилцаанд орж исэн. Манай найз охин цонхны тавцан дээр байгаа муурлогоо хараад л цонхноос холд унлаа штэ гэчгээд үргэлжлүүллээ. Бид ч байраа солиод л би яг хойно гарчихсан дотн харилцаанд орж илаа. Би яг өөрийгөө мэдэрчихсэн химнэлээ олоод хөдөлж байгаад л нэг урагшилсан найз охин байдаггүй. Гайхаад харсан чинь цонхны тавцан дээрээс нь муура буулгаад цонхоо хааж байдаг нас. Би эрчэндээ хоосоо агард 2-3 оцгоноод үлдсэн байдгийн. Найз охин муур нь онгорхой цонх руу ойртохоор нь гяс босоод л муура хөөгөөд цонхоо хаажгаад эргээд харсан ганцаараа оцгонж байсан гэсэн. Тэгээд юун дотн харьцаа нээлттэй таарсан шүү дээ. За тэгэхээр найз охиныхаа ингээд араас нь яг дотн харилцаанд орж исэн чинь юм амар гэхдээ сонирм мэдрэмжгүй ч юм уу хурдтай ч юм уу босоо явчихдгийн тийм найз охин. Зүгээр төсөөлж үзсэн чинь тийм хурдтайгаар тийм мэдрэмжгүйгээр шууд босоод явцдаг бас хүн л байдаг юм. Тэгэхээр муурандаа маш их хайртай л үйжтэй найз охин чинь гэдэг шиг. Тэгэд ямар нэгэн байдлаар бид нар чи ярьдэн штэ. Дотн харилцаанд орохдоо мэдээж бэлгийн харилцаанд орохдоо ууглах гаргах авах энэ төр гэл ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ болгон дээр бас жоохон болгоомжтой байхгүй бол бас нэг урах зурах те эсвэл язрах янз янзын ийм зүйлс бэлгийн харилцааны үед ийм гэмтлүүд гарч болдог гэдгийг бас анхаараарай. Энийг бол би өөрөө мэрэгжлийн хүн биш ч гэсэн те мэрэгжлийн эмч хүн биш ч гэсэн маш олон зүйлээс сонсч байсан удаатай эсвэл яг нэвтрүүлэг хөтлөж эхэлсэн цагаасаа хойш иймэрхүү түүхүүдийг ч юм уу те ялангуяа энэ бэлгийн хавталд дотн харилцаанд орж явах үеийн хавтлын гэмтлүүд гэдэг би нэг хэсэг бас нэг юм булан нээчихсэн яриад өгöd өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдээс ингээд анзаарч байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү зүйл дээр бас манайхаа эвтэйхэн байхгүй бол магадгүй
эмэгтэйгээ урах, зурах те одоо өтрийн авийн гимтэйх аль эсвэл эрэгтэйхэн бэлэг эрэгтнийг одоо хуглах юу ч байдгийн те ийм зүйл болно шүү. Тэгэхээр жоохон болгоомжтой байж байгаарэ гэж хэлмээр санагдчихлаа. За сүүлчийн түүх. 5 дахь түүхээ үргье. Би нэг томоохон байгууллагад ажилладаг юм аа. 20 орчим хүнтэй албанд хөөрхөн албан тушаал эрхэлжигдэг. Манад нэг айхтар эгч бий. Бараг албаныхаа бүх хэрчүүдийг өөртөө оруулж үзэх хүсэлтэй гэхэд болно. Хаяа нэг хүүхнүүдээрээ суухаар тэрийг нэг үзчих юмсан. Тэрийг үзсэн тийм байсан гэдэл бууhalж гарна. Тэгтэл нэг өдөр манай ажил жинхэнэ сайхан залуу орж ирхэн тэрэ. Царай зүс би хаан энтрийг нь харахад Монголд Брэд Питт шиг сайхан залуу. Би хүртэл түүнд татагтаад байгаа нь илтвэлээ. Нөгөө эгч маань ч сурсан зангаараа би энийг өвөртөө оруулна гэдэл чичрээд өглөө. Эгч уг нь хэрэг баргийн ирээ хүнийг өөрийн болгож чадах сайхан бүсгүй л дээ. Гэхдээ тэр залуу бол эгчийг зиндаагаас нь хав илүү сайхан залуу байсан юм. Мэдээж эгч бусад залуусдаар хэрэгэлдэг аргуудаа хэрэгэлсэн ч нөгөө залуу маань царай өгөхгүй л байлаа. Манай хүүхнүүд бүр 2 хуваагдаад мөрий тавьсан гэдэл бодчих. Зарим нь над шиг хитрхи өндөр зэрэглэлийн сайхан залуу болохоор их чадахгүй, эгчийг тоохгүй гэж байсан бол бусд нь эгч аргатай ямар ч залуу эс аргыг нь олноо гэдэл 2 хуваагдаад бооцоо тавьсан. Гэтэл байгууллагын шинжил болох үед эгч маань жинхэнэ эмэгтэй хүний хатан ухаан хэрэглэснээр нөгөө залууч нь аваа явчихдаг юм. Бид ч за ойлгомжтой боллоо гэдэл үлтгэн тэр. Тэгтэл дараагийн ажлын өдөр ирэхэд эгч нилээн нурмгаар унжуу царайтай байна. Яасан гэсэн ёстой бууин болж иж дагуулж чоод чүү бай дотн харилцаанд орсон чинь 1 2 3 гэдэл болчихсон гэдгийг. Тэгээд эгч шүн дахиад зөндөө үдсэн ч болоогүй гинэ. Бид нар бүр шок. Ийм сайхан залуу арайчтай гэл бодож байлаа. Эгчж уг нь засаад авчихвал сайхан л залуу л да гэж үгэлсээр байсан. Тэгсэн нэг мэдсэн тэр хоёр үерхэд эхэлчихсэн хамт олноороо гарахаар нөхөө залуу маань эмчилгээтэй гээд уух ч үгүй болсон байсан. Бид нар чичигжүг гэсээр нэг өдөр эгчээс таны 1 2 3 гэд болчихдаг залуу чинь яасан дээрдсэн үү гэсэн эгч бүр 7 сар эмчилгээ хийж бэлдмэл уулаа штэ. Одоо л алдаг болсон гэж байна шүү. Тэр хоёр одоо бараг сууж байгаа штэ. Энийг ийм амархан эмчилчихдэг байсан бол өмнө нь үерхэж байсан сайхан залуугаасаа яах гэж салхав дээ. Зүгээр эмчлүүлээд аваад суучдаг байж гэж их харамссан да. Яа. Тэгэхээр яг тийм сулралтай ч гэх юм уу те. Эсвэл яг даавар нь тэнцвэржээгүй залуу байсан юм биш үү гэхгүй юу. Тэгэд яах аргагүй яг бэлгийн одоо ажил дээрээ те дотн харилцаан дээрээ удахгүй айгу хурдан тавьчихдаг залуучууд бол яах аргагүй бас нэг юм сулрал нь явагдчихсан ч юм уу эсвэл эрүүл мэндийн асуудалтай байгаа нь тодорхой. Тэгэхээр энэ талаараа одоо мэдээж мэрэгжлийн эмчид хандаж үзэх, аль эсвэл яг тохирсон бэлтгэл, эм танк хэрглэж үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэд миний түрүүний яг сурталчлаад байсан одоо Decadrel 600 гэдээ бас даавар тэнцвэржүүлэгч одоо эм там байна гэдэг нь шүү дээ. Тэгэхээр заавал нэг эмчийн заавраар биш харин магадгүй надад нэг иймэрхүү сул тал байдаг даач гэх юм уу те би хурдан тавьчаад байдیں۔ Эсвэл би бүр тавьдаггүй юм гэсэн одоо эрэгтэй эмэгтэй хүн байвал бас энийг хэрэглээд аваад үдчихвэл бас зүв бах гэж харж байна. За зөвхөн бэлгийн одоо амьдрал тал дээр асуудалтай биш бас даавар нь тэнцвэрдгүү нойрг үдцэн юм тийм хүмүүс бол бас хаваад хэрэглэхэд бас буруугүй бах гэж бодоод байна шүү. Тэгэхээр түүх 5-ын эзэн бол зүгээр л ёо үнэхээр сайхан залуу байгаад байдаг. Тэгээд удахгүй 1 2 3 гээл тавьчдаг бол хэцүү шттэ. Саяхан нэг шууд уцтай дугаараар бас нэг солонгост бас олон жил болж байгаад ирсэн гэл нэг эмэгтэй ярьжсэн да. Тэгээд тэр эмэгтэй ярьжсэн санаанд орчиж байгаа байхгүй юу. Тэгээд юу гэж ярьжсэн бэ гэхээр ингээд солонгос талахаар нэлээд хэдэн жил болчихсон. Тэгээд яах вэ? Энд тентх ингээд гэрээсээ хоол энэ тийм хүмүүс чинь бас тэндээ уулзаж учиртай хүмүүстэй болно. Хэрвээ байхгүй бол тэндээсээ бас нэг Монгол нэг амтан олж аваад нэг юм байнгын биш юмаа гэхэд үе харилцаанд ордог нэг хүний хайгаа явчихдаг юм шиг байна. Тэгээд нэг залуутай ингээл уулзаал нэг одоо юу гэх юм бэ? Тэд нар өөрсдийнх нь апаар ч юм уу, мессенжерээр ч юм ингээд харилцсан гэж байгаа. Харилцаа холбоо тогтоогоод. Тэгсэн чинь нөгөө залуу нь ингээл мессенжер ингээл анханасаа алаад байна гинэ. Тэгэл яа би бол өстой
одоо мангас орд ирэн дээр бол зүгээр чамайг эдэн татан наран төгсгөл чамайг бол шүнжэнгөө айгу зовоох байхаа баг айж ин мэж ин ухаан юм яриад чи баг л шүнжэнгөө унтах нойргоо унтахта бэлэн байна уу гэл нөгөө их ч мань ингээл бүр ингээл догтлол за энэ залгууг таал бавчих юм бол баг зүгээр л тэр чигээрээ л гэл тэ зүгээр нэг уулздаг залуутай болчих ухаан юм бодвол бүр тэр ажиллаж байсан хотоосоо нилээн өөр газар руу ингээл метро цэтрогоор ч юм уу юугаар ч ингээл явж чад уулзсан гинэ. Тэгэл нөгөө залуучин зүгээр л ингээл ил яриан дээр царин дээр зүгээр л алдаг талдаг бадар болоодсэн чи яг ингээд буудлаар бол өрөөндөө ороод нөгөө баваа шаван дээр 1 2 3 гэсэн. Тэгснэ нөгөө их ч орж ирээ тэгээд байгаа байхгүй. Oh my god, зүгээр үнэхээр амараа баг чинчаа гэдэг шиг те. Бүр тийм үнтэй, бүр тийм амарлаг залуу. Зүгээр яриамаараа зүгээр л айл хэдийнэ баваал хэвээр амар болгоод тсэн. Тэгсэн чи яг ингээд үйлдэл дээр юу ч байгаагүй. Түнхтэй шууд ингээд болчлоо гэд унтцсан. Одоо яг нэг анх танилцал амар ярьжсэн тэрэндээ санаа зовцсон уу, бантсан уу, шууд унтсан уу мэдэхгүй шүү дээ. Тэгээд яг магадгүй бантлаа гэж бодоход чинь буцаж орж ирээд өөрийгөө одоо юу гэдгийг дахиж босгоод ч юм уу нөгөө эмхтэйгээ жоохон өдөөж мүдээж байгаа дахиад эхэлж олно шүү дээ. Би жоохон фейлдчлээ шүү. Одоо ингээд хоёр дахь нэг арай жоохон өөрөөр үзье. Тухтаагаар үзье ч гэдэг юм үгүй. Тийм юу ч байгаагүй. Нөгөөтг нь угаасаа босоог юм уу тэгээ болчихж байгаа юм уу. Тэгээ нөгөө ихч маань юу вэ тэндээс гараал зүгээр блог штэ одоо блог тэгэл тэр залуутайстай дахиж уулзаагүй. Тэгэд ингээд хаа байсан тэд эдэн жилийн өмнө болсон тэр ганц одоо акшн тэр их ч зүгээр амар трама аваад ирж байгаа байхгүй юу. Зүгээр трама болоод үлдсэн. Тэгэхээр иймэрхүү битгий бай манайхаа. Өөрийгөө хэрвээ одоо бэлгийн сулралтай ч юм уу асуудалтай энэ тал дээр нэг би жоохон явахгүй байгаад энэ газар авахгүй байна гэж мэдэрчээвэл яагаад ингэж өөрийгөө одоо энэ тэнд очиж шалгуулъя хүн амтнаас асууж сургалъя эн чинь нэг ноото шүү гэж боддоггүй юм. Тийм биз дээ. Тэгэхээр жоохон хурдан тавина гэдэг чинь асуудалтай бүр тавихгүй байна гэдэг чинь бас асуудал шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлсийг бол мэрэгжлийн эмч одоо эмнэлгээр ч юм уу те зөвлөгөө авах нь үнэхээр хэрэгтэй шүү. Тэгэхээр муухай байдал битгий ороорой. Бас юу гэх юм бэ хамтрагчаа бодоод хамт унтж байгаа өөртөө бас ингээд чамааг хүндлээд таныг хүндлээд те нэг газар буудалд хамт орж байгаа шүнийг өнгөрөөж байгаа хосоо хүндлээд бас нэг иймэрхүү зүйлсийг битгий гаргаасаа гэж хүсэж байна. За ингээд шууд эфирийн дугааруудыг нээ 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаард маань яг одоо нээлттэй байгаа шүү. Тэгэхээр сонсогчд маань орч ирээд заавал бид хэдийн ярьсан шиг иймэрхүү түүх яг ингээд өнгө төстэй ижил адилхан түүх байх албагүй. Өөрт чинь тохиолдож байсан бүтлгүй дотн харилцааны түүхүүд юу вэ? Тэр талаас ингээд хуваалцчих юм бол бид нар бас ингээд бас инээчмээр байгаа байхгүй юу? Хөгжилтэй түүх ярьдаг өдөр байгаа. Тэгэхээр бид нараас инээмээр байна. Би нэг хүнээс ингээд нэвтрүүлгийн одоо нэвтрүүлэг дээрээ бас нэг ярих сэдв хайгаад ч юм уу ингээд нэг асууж үзсэн удаа байдгийн. Тэгэхээр ингээд яг энэ тентхийн ингээд хүмүүсээс нэг эвтэйхэн асуун штэ. Тэгээд за чамд ер нь нэг иймэрхүү юм тохиолдож ирсэн үү? Өөрт чинь ийм гой юм тохиолдож ирсэн хөгжилтэй түүх мөх байна уу гэдгсэн чинь манай нэг таньдаг дүүдгийм. Оо ихчээ миний хувьд одоо дотн харилцаанд орж ирсэн бүх түүх маань хөгжилтэй гэж. Би бүр наа чи юу гэсэн үг юм гэдгсэн чинь бүх түүх маань хөгжилтэй байдгаа гэд. Тэгэд тэр хүүхэд болохоор одоо тэр хүүхдийн тэр үед нь гэл ингээд яг тэр байгууллага дотор байсан бүх хүмүүс перг гээл инээдэг байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүүхэд маань бас амар олон жил ингээд гадаадаар ингээд бүр хар багасаа гадаадд төрчихсөн өсчихсөн одоо тэр орондоо ингээд маш олон одоо юу гэх юм бэ зүйлийг үзэж туулсан маш олон хүүхнийг үзэж туулсан байгаа байхгүй юу. Тэгээд ярьж байгаа өнцг нь яг ингээд монгол шоколад хөрснөр бууж ярих гэхээр угаасаа нэг тийм сонин содон сонсогддог хүмүүс байдаг та. Ялангуяа би ч бас амар олон жил 10 жил бараг 20 жил гадаад байж байгаад ингээд Монголдоо ирээд бас нэг хэсэг нутгших гэж ингээд хөрснөр бууж ярих гэж ингээд амар удлаа штэ. Тэгээд яг тэрэн шиг тэгсэн чинь миний надад тохиолдсон дотн харилцаа бол бүгдээрээ хөгжилтэй гэж. Тэгээ би за хөгжилтөөнөөс сорчлоод ингээд ярьж болдгоо мó гэсэн чинь мэдгүй тэгээд хамт ингээд унтаж ивцэн хүүхнүүд дахиад унтаж ивтийг гэдгүү штэ гэж. Тэгвэл тэгвэл үнэхээр хөгжилтэй юм байна да. Үнэхээр бүтлэхгүй юм биш үү гэж бодсон. Тэгэхээр
юу гэдгиймдээ дотн харилцаан дээр болгон бүтлгүүдэд байхгүй ч гэсэн хэрвээ яг ингэж бүтлгүүтдэг найзыг мэдчихэвэл яг хөө нэрусыг нь хэлэхгүйгээр зүгээр ярьцгаад бас найзууд ч бас айгуу гоё мүлжүүртэй сэдв байхгүй юу. Тэгэхээр нэрусыг л хэлэхгүй байхад болчихноо. Би бол хідэн найзаа болсоо сайн мүлждэг ш тунтлагын өрөө. Тэгээ дараа нөгөөдөл чинь чи м одоо намайг яриад байсан уу гэж. Тэнгүүд нь чамаг гэж шинж мэдэхгүй юм чинь сүртэй ингээд тэртээ тэргүй би өөрөө мүлжид дуусаа одоо та нар л орно штэ гэдэг. Тэгэхээр sorry тэгээ надтай найзлан гэдэг бол унтлагын өрөөгөр зочлноо л гэсэн үг гэхгүй юу. За бас нэг юм саяхан болсон зүйл гэдгийг. Тэгсэн чинь тэр хүн маань болохоор манаа нэг бас нэг таньдаг хүний айгу найз нь юм байна л да. Тэгсэн чинь өөрийгөө надад танилцуулж байгаа юм. За энэ түүх рүү буцаад оръё. Ямар тач эхлээд холбогдож ирсэн сонсогч аавь. Эмжил радио холбогдсон байна. Байна. За үчи минь үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан харах. За ер нь бол харих гэж явж байгаа хүмүүс л их холбогдож орж ирэх юм аа. Тэгээд хөгдөж таадаг. За өөрт нь янз бүрийн байдлаар нэг хөгжилтэй зүйл тохиолдож байв уу? Яг дотн харилцаанд орж исэн талаасаа. За саяны 1 2 3 дээр ч бас нэг юм болчихлоо. За. Чидэ жоохон жижигтэй. Тэгээд яач нэгээс 2 минут болсон баха. Нэгээс яасан? Нэгээс 2 минут болсон байх. За. Үлдчихсэн хугацаа. Аха. Тэгээд миний яг босхгүй одоо ер нь тийм болж байгаа мэдээж яахгүй. Одоо бадил болчлаа даа гэдэг. Тэгээд хүн чинь баантахлаар балаа юм хийж байна. Балаа юу ийсэн? Яг тэгээд яг нэг юу ангууд нь бэлэн болгоод шалгуудлаа ширүүс татаад ирж юм уу. Йоо. За. Ширүүс татсан хүлээлээрээ гэдэг. Аха. Нөгөө төч юу дотноо ярьсан шууд нөгөө чи миний хөлийг илгээд. Тэгэхээр одоо өөрөө болохоор уусаад 1 2 3 минутын дотор бол тавьчаад байгаа шүү дээ тий. Яг зүгээр яг ингэ нөгөө тавихтайгаа дийсэн ширүүс татчихлаа гэж аахгүй. За. Амганда өөрийгөө би нөгөө хийж байгаа шууд хийчихлээ. Удсангүй гэдгээ одоо хэлэхгүй тул баригдахгүй тул. Гү одоо тэгээд дараачаар нөгөө эмхтэй чинь одоо магадгүй одоо ордернийхээ байдлаас ч юм уу скол яг ингээд өөрийнхөө одоо бэлэг эргэтэн дотор ингээд урссан байгаа шингэнээс нь одоо мэдэрчдэг юм уу? Би яг тэгээд би тавьсан гэдээд мэдчихэж байгаа юм л гэхдээ ширүүс татаад ингээд тавьчихлаа ч гэдэг юм тэгэл. Тухайн үедээ нэг аргалсан юм. Гадны нөлөөтэй гэдэг шиг. Тэгээ гадны нөлөөтэй гэж аахгүй. За. Тэгээд хүн чинь бас мохоо бантсан тэгээ нэг юу яасан бас дараа ихтэй жинхэнэ аасна гэж бодоод. Яг аасан тэгээд. Хасаасан уу? Тий аасан. Ихтэй тэр 1 2 3-ыг сонсохтой сая. Яг тийм болж ирсэн шүү дээ гэж бодоод. Гэтэ энэ 1 2 3 гэдэг чинь ер нь баг ихэнх эрчүүдэд тохиолдсон зүйл гэдэг бах тийм ээ. Тийм бах уу? Байдаг. Одоо ер нь яг яахаараа эрэхтөө 1 2 3 дээр очичоод идэв. За тэгэхээр инфлэшн одоо хайшсан. Миний хувьд бол яг зүгээр оршил бүрчит удах эсвэл хит нөгөө нэг юмштэйг удаанаас байх гэдэг юм уу тийм одоо. Одоо хит их хүсэх тачаадах. Тий тачаад. Яг одоо тухайн үеэс хойш бол юу гэдэг тэрний тиймэрхүү нөхцөл байдал орлоо гэж бодоход ямар нэг мэдээ цугласгүйгээр шууд өргөжлүүлэх болтгол доо. Тэг яг л тэр тухайн үед нэг хүүхдээсэн болсоо тэгээд баан тийч энэ эцэг юм одоо ер нь. Тийм тэр үчи одоо юу байсан юм одоо нэг нас хэлээд докторчтой мөгөө надаас 10 өгч байсан. За. Би наснараа хүрээгүйсэн 17 байсан. За. Эмхтэй болохоор 27. Тэгээд тийм эмхтэй 27. За. Тэгээд би ч бас нэг юу байгаагүй. Нэг ч юм амар олон хүн үзээгүйч байсан. Тэгээд туршлагагүй тэгээд нөгөө бантаар нэг шүүхнээс жоохон хамаад авсан ч юм уу.
Одоо бол бол нэг гаргаж ирсэн. одоо бол 1 2 3 3 дахь уу? Яг байна. Яг тийм нөхцөл байдал үүсдэг заримдаа. Одоо чинь оршил хит бүр удаашраад тий. Тэрэндээ бүр ингээд нэг хит удаан бүр ингээд тэр хит кайфтай таашаалтай байх юм бол. Гэхдээ тэрний дараагаас өргөжлүүлээд босох нь илүү хурдан байдаг л да. За тэгвэл одоо болохоор 1 2 3-ц ч одоо шүрмэс гэхгүй нэ штэ тий. Тий одоо нэг тэгж манхнаг болсон шүү. Хойд одоо дэрийг бодлоо яг нүүр удаад яг үнийг чихгүй одоо тэгээд зангираагүй шүрмсээ хөтлөө илүүлж илээсээ шатсан. Шүрмс. Одоо бодлоо ичээд идэв. Йоо. Тэр үнэхээр хөвгөлтэй зүйл болжээ. Тий үнэхээр яг та төсөөлөл үздэг юм шиг нэг гинтэн очиж та нэг хамтрагчийнхаа хөлийг илээ туун гэдэг бол фан эзтэй. Гэхдээ үнэхээр одоо хамтрагч маань шүрмэс татлаа яна энд базаараа илээрэй гэх юм бол одоо базаж илэхээсөөр аргагүй шүү дээ. Тий тэр хөтлөгөөд нь жүжээд байдаг тий. Одоо магадгүй манай найз залуу шүрмэс татчлаа гэх юм бол за бити маялаад худлаа яриад ичээ бэлтмэлээ оо гэж. Үнэндээ татаад байдаг тэгээ новшроод байваа тэгээ. Новшроод зүгээр нөгөөтг нь ууралцсан тий. Наа чи баттай шүү наа чи ингээд хүмүүс тэгж орж ирсэн шүү гэд. Тий. За холбогдсон маш их байна. Би нэг юм асуу гэж бодсон нэрээ. За. Уучлаарай. Одоо ингээд дэлхийн сонин сайхан инээдтэй түүх мөх их сонсхлоор заримдаа ингээд хамтагчтайгаа байж байгаа үе тийм нөхцөл бид тэр таарж мархлаа тэр нөгөө сонсч яриад бодогдоод энийг чи хүрдэг. Оо надаас суугаад юм уу? Тий өөрөө ч асуудаггүй. Оо би тийм амар тийм инээдтэй түүх бодох хэмжээний инээдтэй байдалд ордгоо л гэхгүй юу? Нэг нөхцөл үүсдэг шүү дээ. Яа. Миний нэг амар сонсч нэг фан энэд байхгүй юу? За. Нэг статутай хийжсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө тухайн залуу ихтэйгээ дээрээ гаргасан байжсэн. Амар оргил хийснээр гизүү налгацсан гэж байгаа байхгүй. Гидэс рүү нь алгадсан. Эмхтэнхээ. За. Бүгсэн дээр нь биш гизүү налгацсан гэж байгаа байхгүй. За. Нөгөө эмхтэй бүргээд шок норчсон юм байна. Яаж байгаа юм бэ? Бүгсэн дээр алгадсан. Би тийм юм сонсч чинь нэг жоохон нэг сул бомбсон гэдэг эмхтэй байжгаад хөдөлдөг юм уу те. Тийм үед бас чийг бодсон инээд хүрдэг юм уу? Тийм инээд хүрдгүү л гэдэг утгаараа яаж байна. Тэгэхээр алгадмаар санагдаад байд юм уу тиймэрхүү гидтэй эмхтэйг? Үгүй байна. Тэгсэн гэдэг юм сонссон. Яаж бодох тэр гидгүй надахгүй тэгээд инээд үрээд тахтаа. Зөө. Тэг хүн чинь яг ингээд магадгүй ингээд яг тачаадцсан яг тавих төхөөд ирэхээр ингээд тачаадцсан үедээ болохоор юу л хийдэг юм шүү. Яста магадгүй те. Маань нэг найз чинь нэг амар тачаалтай эрэхтэй хүнд ингээд боди моди гинэ баг бүх барилддаг хэмжээний том биетэй. Тэгсэн чи яг ингээд хамт ингээд бэжсэн яг ингээд тавьдаг дээр өрсөн чинь нөгөөдг нээжээ гэсэн. Нөгөө эмхтэй чи зүгээр яг тэнд нь очиж барыг тас авчихсан гэдэг шиг те. Нөгөө хүшээ юу уцаад байгаа би чи. Нөгөө тийм бүр өөрөөс нь гарахгүй хоолоогоор за ээжээ. Тэгээ нөгөө эмхтэй чи нөгөөсөө нэг тийм одоо сонсцсон чинь нэг тийм сонирн байдалд орчих байгаа шүү дээ. Инээд нь хүрээд. Чи яад ингээд тавьж мавхаар ээжээ мэжээ гэж дуудахаар яадаг гэсэн чи манай гоогсоо тэр аймгийнх юм аа манай гоогсоо тэгэж уулгалт тийм аа гэсэн. Аймгийг бол хэлэхгүй гэсэн. Аймгаар нэг ойлгоо шахман. Аймаг бол надад хэлсэн л дээ. Гэтэ би хэлэхгүй. Одоо тэгээд ямар нэгэн байдлаар ингээ гадуур явж байгаа эсвэл яг чи хаантахын гэхээр одоо тэр аймгийнх гэхээр яг тэр санаанд байна. Тэгээд энэ төрхөтэй. Тийм тэгэхээр түрүүний өөрийнх нь асуусан асуултанд нь хариулъя л та. Тиймэрхүү зүйл дээр бол яг бодогдож инээд хүрдэгэ. За хоёулаа ч өстой сайхан буу аллаа да. За тэгсэн нэстэ тэгшээ. За өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За сайхан. Өстэй жинхэнэ нөгөө нэг өстэй сайхан ярьдаг Монгол гүндүүгөө залуу орж ирээд өстэй.
инээд хөгжил баясал бэлгэлжээ гараа явуулдаг шүү дээ манайхан. За яг л ийм баймаар байгаа юм да манай унтлагын өрөөнийхэн. Гэтээ одоо яванда манайхан бас дасах байхаа би юунтэйг одоо нэг ичмгүүрэх бишүүрхэх зүйлээ хаях байхаар да. Тэгэхээр 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаараа ер нь бол ингээд ямар нэгэн тэмдэглэлийн дэвтэр ч юм уу эсвэл утасныхаа нүүтэн дээр тэмдэглээд авчмаараад байгаа байхгүй юу. Тэг өнгөтэй яг утасныхаа ингээд ийм юуг нь онгойлгочтой шүү дээ. Тэдэн цагаас ингээд бодлогын нэвтрүүлэгтэй тэн дээр орондоо яг ийм сэдвүүдээр нь би ярьчих юм шиг байна гэж өөртөө нэг жоохон ихтгэлтэй болсон үедээ холбогдож орж ирээд тэг бас сайхан ярих шиг бас гоё юм байхгүй шүү дээ. Яг л яг энэ талаар чинь яг томчуудад одоо тохиолдсон зүйлсийн талаар те маш олон подкаст нэвтрүүлгэд одоо сүүлийн үед байдаг болсон байна лээ. Гэхдээ яг энэ боломжийг өгдөг газар манахаас өөр газар байдаг байхгүй юу вэ гэхээр шууд эфирийн дугаараар нэвтрүүлгээрээ сэдвийн дагуу яг байгаа одоо сонсогчдтойгоо тий сонсож байгаа сонсогчтойгоо одоо холбогдоод тэгээ тэр хүмүүстэйгээ яг ингэ чөлөөтэй ярих боломжийг олгодог ганцхан нэвтрүүлэг байдаг нь Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-ын унтлагын өрөө байхгүй да. Тэгэхээр энэ цагаараа орж ирээд бас холбогдоод хөтлөгч халиукадагаас нэг нөгөө ярилцаж байгаарэ гэж хэлье. За өнөөдөр би жоохон төг таг гэдэг нь яадгүй бас жоохон нойр дутуу хонсон байдгаа жоохон ядралттай тэгээ ялангуяа өдөржин бас их юм ярихаар ингээд сүултээ бас жоох ингээд бодож санаад те дээрэс нь ингээд үг яриа эвлэхээ байгаад идгээ. Тэгэхээр энэ тал дээр үнэхээр уучлаарэ. Би өөрийгөө ч анзаарч байна. За энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгийлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд холбогдож орж ирсэн сонсогчтой болон лайваар хамт байгаа бүх сайхан унтлагын өрөөний сайхнуудаа мөн бүх сонсогч нартай маш их баярлалаа гэж хэлье. За өнөөдрийн ярьсан сэдв маань томчуудын хөгжилтэй түүхэд байгаа. Тэгэхээр хэрв та сонсогчдаа өөр тохиолдсон хөгжилтэй түүхийг илгээхийг хүсвэл ариун billeg@mjlradio.com гэсэн хаягаар явуулахад хангалттай байгаа шүү. Манай өнөөдрийн дугаартаа хамтран ажиллагч байгууллагаар өөр хэрэгцээ нэг шийдэл биометрид хамтран ажилласан байгаа. Маш их баярлалаа. За тэгэхээр хөтлөгч халиукан маргааш оройнхоо эфирүүдээр та бүхэндээ дахин уулзах болно. Тэр бол бүгдээрээ сайхан амраад ороод ирээрэй. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3